За Орхон аймгийн Баянүндэр сумын засаг дарга Баасан сүрэнгийн постыг уншлаа. За тэгэхээр өнөөдөр нийгмийн ажилтнуудын баярын өдөр юм байна. За тэгэхээр би төрийн ажлын гараагаа хамгийн анх Баянүндэр сумын нийгмийн ажилтнаар эхэлжсэн. За тухайн үед 2010 оны ихээр Монгол улсад Монгол улсын сумуудад багийн нийгмийн ажилтан ажиллуулах эрх зүйн орчин бүрдсэн. За үүнтэй холбоотойгоор Эрдэнэ тод Орхон аймгийн Баянүндэр сумын 19 багад багийн нийгмийн ажлыг тоон томилж ажилласан байдаг. Тэр 19 нийгмийн ажилтны нэг нь би. За онцлог юм нь юу вэ гэхээр тухайн 19 нийгмийн ажилтны ганцхан эрэгтэй нь би. Ганцхан эрэгтэй нь. Тэгэд энийг сая пост уншаад нийгмийн ажилтны өдөр гэсэн чинь тухайн үед ажил эрхэлжсэн хамт олонныгоо тухай өөрөө хийжсэн бүтээжсэн зүйлийн тухай бүх зүйлийг толгойд зурсгаад ороод ирж байна. За яг сонирхолж хэлэхэд нэг зүйл нэхэр та бүхэн бодож байгаа 18 эмэгтэйтэй ажилдаг ганцхан эрэгтэй хэрэг хайрын дунд бөмбөрж явах хэрэгтэй байдаг шүү дээ. За яг хайрлуулжсэн тохиолдол бас байгаа. Гэхдээ энд тэнд очиж зугаална хаяа хоолунд идэн ингээл хорхог боодог ингээл идэл явдаг байсан л да. Ингээд явхад л ерөөсөө ганцхан эрэгтэй нур нь та бүхэн ч бодож байгаа хойморт нь суугаад ингээл идүүлэл дайлуулал цайлуулаад сууж явах хэрэгтэй байх л да. Гэтэл болохоор ингээд юуны ерөөсөө очиод түлээ мод нүүрс махтан хоол унд арх сүм түшиг тасарсныг нь маллах заллах унтуулах барих гэл шүнжэнгээ мүүлчилгээний ажилтан ингээ хийждэг байсан. Үйлчлэгээр хийждэг байсан. За ингээд явдаг байлаа бүр зарим тохиолдолд нэг дан хүүхнүүд ингээ сууж гол би нэг гэж хүн сууж шүү дээ эрэгтэй хүн. Ингээ очиод нөхрүүд нь хүртэл ирээд хардаад намайг зодхонч хайшин тэгээ зохиж барьжсэн зүйлүүд бол байдаг. Тэгээ сайхан найзууд болсон. Тэгээ миний хувьд бол хөрх юмтай ажлынхан залуучууд хүүхнүүдтэйг нийлэл энэ тэнд сууж байгаад суугаад явахгүй гэдэг яах вэ тийм. Тэгээд энэрийг нь зарим нэг нөхөр нь буруугаар ойлгоод бас хардаж барих юмнууд ингээ байдаг байлаа. За тэгээд хамт ажиллаж байсан нийгмийн ажилтнуудаас маш олон зүйлийг сурсан. За төрийн ажлын гараа бол үнэхээр буянтай байгуулга. Үүнээс баг сум аймаг Эрдэнэ үйлдвэр гэдэг бүгдэнд нь ажиллаж үзсэн. За тэгээд Эрдэнэ үйлдвэрийн 35 жилийн сумынхаа 35 жилийн Эрдэнэ үйлдвэрийн Баянүндэр сумын 35 жилийн баг байгуулагдсан юуны 35 жилийн Эрдэнэ тод байгуулсан 40 жилийн анхдах жилгээлт эзний 40 жилийн Эрдэнэ үйлдвэрийн 40 жилийн Эрдэнэ үйлдвэрийн ус хангамжийн цехийн 40 жилийн гэдэг. Ингээд энэ олон газруудаар явж сурах ажил хийх ажлын дадлага туршлагын анхдагч болж исэн ийм сайхан буянтай байгуулга. За ингээд энэ өдөр Орхон аймгийнхаа нийт сургууль цэцэрлэгүүд халамжийн байгууллагууд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудаа болон тусгайлан Орхон аймгийн Баянүндэр сумын анхны 18 нийгмийн ажилтнанд халуун баяр хүргье. За тэгээ бүгднгийнх нь гэр бүлд наад жаргал сайн сайхан мөнийг хүсэн өрөө. За мөн нэг зүйлийг онцлоод хэлэхэд нийгмийн ажилтнууд маань өнөөдөр Орхон аймагт болон бусад газруудад төрийн захиргааны бүх шатанд хууль шүүхийн байгууллагад ингээд салбарт ингээд ажиллаад явж байна. За тэгээд та бүхэндээ дахин халуун баяр хүргэе. Баярлалаа, баяртай. Сайхан баярлцгаагаарай. Дуудах юм бол очиж шүү.